Цаанаа хөдөөгийн баясгалан дууны укулеле хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ля мажор. Тэгээ ми мажор. Буцлаа ре мажор. Эндээс фа диз мажор. Тэгээд си минор. Цохилтоо харцгаа. Эхний цохилт нь доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и 2 2 3 4 1 2 3 4 1 2 3 За энэ цохилт байна. Эхнийхээ мөрийг хараарай. Ля мажор дээр нэг бүтэн цохилт. Ми мажор дээр нэг бүтэн. Тэгээ буцаад ля мажор дээр 2 удаа. За хоёр дахь мөрөнд нь 4 аккорд байгаа учраас нэг цохилт гэж бодож магадгүй. Гэхдээ энэ дуу маань өөрөө хэмжээ нь жоохон юу учраас хараарай. Ля мажор дээр нэг бүтэн цохилт хийчихнэ. За тэгээд одоо ре мажор, ми мажор хоёр дээр цохилтоо хуваана. Гэхдээ хуваахад жоохон хэцүү учраас ерөөдөө энэ цохилтынхоо 3 и 4 и гэдэг доошо, доошо дэшээ гэдэг хэсгийг нь аваад 2 удаа тоглосон гэсэн. Ре мажор дээр ми мажор арилаа 3 и 4 энэ хэсгийг нь 2 удаа хийчихнэ гэсэн. За тэгэл ля мажор дээр 2 удаа. За 3 дахь мөрөнд болохоор 4 аккорд байгаа боловч 5 удаа цохилтоо хийн. Эхний ре мажор дээр 2 удаа хийн. Фа диз мажор дээр нэг удаа. Си минор дээр нэг удаа. Тэгээ ми мажор дээр дахиад нэг удаа бүтээ. Гэж ихнэ. За 5 дахь мөрөнд бас 5 удаа цохилтоо хийн. Эхний 3 дээр нэг удаа. Сүүлийн ля мажор дээр 2 удаа хийн. За юм болох нь. Хэдүүлээ эхний багийг жишээ болгоод дуулаад үзье. За намрын гэдэг үгний харалтаа аккорд маань байгаа учраас цохилт энэ дээрээс эхэлнэ. Тэгэхээр эхлээд аккордоо дуургаад дууныхаа өнгийг сонсч авч агаад намрын гэдэг дээр цохилт эхэлнэ гэсэн үг. За. Таван намрын өнгөнө хаалё. Тансагаолны тэгэл хаалё. Үргэлжлүүлээ явуучихна. За дахиад нэг өөр цохилт үзье. Доошо, доошо, дэшээ, дэшээ, доошо, 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 дэшээ. Тоонд үзүүлвэл 1 2 и 3 и 4 и 1 2 и 3 и 4 и. За энэ дээр болохоор эхний 2 мөрөндөө бол 2 бүтэн цохилт хийн. Одоо эхний цохилтыг бодвол 2 дахин урт цохилт гэж ойлгож болно. Тэгэхээр нөгөө ля мажор, ми мажор 2 дээр нэг богино цохилт хийжсэн бол одоо энэ дээр урт цохилтоо хуваагаад хийн гэсэн үг. Тэгэхээр ля мажор 2 гээд ми мажор руу шилжээд и 3 и 4
дууна гэсэн. За тэгээ нөгөө хоёр богино цохилт хийжсэн аккордууд дээрээ нэг урт цохилт хийгээ явуулчихна гэсэн. За одоо энүүгээрээ дуулаад үзье. Анхаарах юм нь юу вэ гэхээр 3 4 дугаар мөрөнд 5 5 аккорд хийжсэн те богинохон 5 5 аккорд. Тэгэхээр урт аккордыг 2 хийж иж 4 аккордтай тэнцэн нэг богино аккорд илүү гараад байгааз тэрэн дээрээ ялгаагүй энэ богино аккордоо тоглоо явуучаарай. Ерөнхийдөө дууны маань хэмжээ нөгөө юм тэгш бус учраас дуундаа тааруулаад доошоо дэшээ цохилтоо оруулаад дараагийн мөр хүртлээ багтаагаад хийчихнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол та бүхэн өөрсдийнхөө дуулах хэмжээнд тааруулаад ямар ч цохилт ашиглаж болно. За тэгээ ойлгохгүй зүйлийнх юм бол сэтгэлсэг бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартаа. Баярлалаа. Баяртай.